Хочу поздравить братский монгольский народ с 85-й годовщиной. Ах トゥ Монголын ард түмэнд халах голын тулаанд ялсны 85 жилийн өмнө баярын мэндийг хүргэе. Энэ ярилт нь Японы эзлэн түрэмгийлэгчдээс Монголын тусгаар тогтнол, монголчуудын эрхчлөлтийг хамгаалан Монгол зөвлөлтийн ард түмэн хамтдаа мөр зэрэгцэн тулцсан түүхэн гавьяа юм. Эх орны дайн эхлэхэд Гитлерийн эсрэг тэмцэлд ах トゥ Монголын ард түмэн хамгийн түрүүнд зөвлөх бод улсын талд орсон билээ. Би түүнийг санаж явдаг, үргэлж санах бол. Манай хоёр орны ард түмэн сайхан нөхөрлөж, үргэлж бие биенээ дэмжин хамтдаа урагшилдаг. Тийм ч байх ёстой. Бид хүчтэй хамтдаа бүгдийг чадна. Бид халах голын ялтын ойн баярыг өгтөн Монголын сэтгүүлчдийг Москвагаас Улаанбаатар хүртэл Баатар хотуудаар дарин автоил зохион байгуулахаар төлөвлөж. Энэ аялал нь улаан үдээс Монголын газар нутгаар дамжин халахын гол хүртэл үргэлжлэх юм. Мөн Орос Монголын армийн хамтарсан сургууль, урлагийн байгууллагын тоглолтууд, бусад соёлын үйл ажиллагаа зэрэг өргөн цараг хүрээтэй ажлуудыг зохион байгуулна. 85 жил гэдэг онцгой цаг хугацаа тэр хэмжээгээр онцгой тэмдэглэх нь ойлгомжтой.